manifest гэдэг бол magic буюу эд шид гэсэн утга агуулгатай бичлэгийг хүргэе. Энэ нь яг яагаад бид нэр бүгдээрээ манифестыг чухал гэж бодоод идэм бэ? Бидний амьдралд гинтэлтэй чи манифест хийгээд байгаа юм уу? Чи энийг манифест хийх ёстой штэ. Ирээдүгөө манифест хийх юм бол биелэн штэ гэдэг утга санаа ингээл ороод ирсэн явж байгаа. Гэхдээ бид нэр яг яаж, хэрхэн, юун зөв, юун буруу, хэний хэлсэн манифест гэдэг ойлголт нь зөв юм гэдгийг мэдэхгүй бичлэгийн их сурвалж нь neuroscience маш алдартай хүн байгаа. Тийм учраас миний олгож байгаа мэдээллийг ханаас авсан болоо гэдэгт бити санаа зовоорой. Yes Man гэдэг кинон дээр гарсанчлан манифест үнэхээр бидний хүсэж байгаа бидний яг бүх зүйлдээ yes тийм гэж хэлж байгаа тэр давтамж тэр энергиэр боломжууд гарч ирдэг юм уу? Манифестыг хэрхэн яг яаж ашиглах юм бэ гэдгийг энэ фильмээс үздэхэй. Манифест чамайг гэсэн хүмүүсийн энергиэр тижээгддэг. Одоо өөрөөр хэлэх юм бол чиний төлөө санаа зовдөг, чиний төлөө ямарваа нэгэн үйлдэл хийдэг, чамайг хайрладаг, үнэхээр чиний талд байж чаддаг тэр хүмүүсийн энергиэр. Тэгтэл амьдралд ч хатаархдаг, чамайг муу явахыг харахыг хүсдэг, чамайг алдчихаасаа гэж дотроо боддог. Тэр хүмүүс амьдралд ч удаан хугацаанд чиний хажууд байгалах юм бол чиний бодлын хүч тэрийг чинь дийлэхгүй гэсэн үг. Тэгэхээр хэдий чи дотроо би амар аз жаргалтай амьдрал бүтээхийг хүсэж байна. Би айгүй баян болохыг хүсэж байна. Би айгүй мөнгөтэй, карьертай, мундаг байхыг хүсэж байна гэж бодсон ч гэсэн чиний эргэн тойронд байгаа хүмүүсийн энерги нь бүгдээрээ чамайг ингээд яг бөмбөлөг шиг эргэн тойрноос нь одоо зүү хүрээлж байгаа гэж бодъё л та. Яг тэр бөмбөлгийг ингээд цоолоход тэнгүүд тэр зүү нь яг тэр сөрөг энергийг тээж байгаа хүмүүс болоод энэ яг чадах уу, энэ эмгтэй угаасаа яг хийх үү, энэ яг амлалтандаа хүрэх үү, энэ яг энэ амжилтанд хүрч чадах юм уу, энэ яг тэр бодсон шигэ зүйлийг бүтээх үү гэд яг тэр сөрөг энергийг бий болгоод тэр зүү улам бүр ойртсоор чиний тэр бөмбөлгийн энергийг чинь цоолно л гэсэн үг. Тийм учраас манифест ямар үед хамгийн ихэнд биелэгдэх магадлал нь өндөр байдаг вэ гэхээр чамайг улам том бөмбөлөг болгож байгаа тэр хүмүүс донд байх үед манифест чиний төлөө биелэгддэг гэж хэлж болно. Тэгэхээр зөвхөн чамайг хайрлаж байгаа, зөвхөн чамайг хүндэлж байгаа, зөвхөн чамайг сайн яваасаа гэж боддог, чиний төлөө байдаг, чиний төлөө үннийг хэлдэг, чиний төлөө чамайг ингэж хайрлаж хамгаалж чаддаг тэр хүмүүсээр чиний тэр энергийн бөмбөлөг чинь улам ингээд том болж байна гэж хэлж болно. Тийм учраас амьдралынхаа хүрээллийг цэвэрлэх нь маш чухал юм байна. Хоёр дахь нь болохоор амьдралаа айдсаар биш хайраар дүүрэг. Амьдралаас аз жаргалыг мэдрэхгүй байгаа учраас би зүгээр л юу ч хийж чадахгүй байгаа юм шиг санагдаад байна. Би амьдралд үнэхээр их хайртай. Би амьдралаас үнэхээр сайн сайхан зүйлийг мэдэрдэг. Миний эргэн тойронд байгаа хүмүүст би бүгдэнд нь маш их талархаж байна. Яагаад гэвэл миний хүнд хэцүү бүхий л цаг үед бүгдэнд нь миний дэргэд байсан учраас би илүү урт удаан хугацаанд энэ амьдралд амьдрахыг хүсэж байна. Би илүү хүсэж байгаа бүх зүйлээ туршиж үзэхийг хүсэж байна. Би илүү карьерийнхаа төлөө хөдөлмөрлөхийг хүсэж байна. Тэгэхээр би байгаа байдалтай алдсан алдаандаа ч гэсэн би талархаж байна. Намайг үзэн ядаж байгаа хүмүүсээс нь ч гэсэн би тэр хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл намайг энэ дэлхий дээр амьд байгааг мэдрүүлж байгаад. Яг энэ хоёр хүний ялгаа. Энэ хоёр хүний ялгаа яг юунаас хамааралтай байгаад байна вэ гэхээр зүгээр нэг нь хитрхийг айдас дээр тулгуурласан, нөгөөх нь хайран дээр тулгуурласан. Хайран дээр тулгуурласан хүн яг ямархуу нөхцөл байдал, ямархуу зүйлийг өөртөө шингээж авч, ямархуу мэдрэмж, энергиэр өөрийнхөө амьдралыг жолооддог вэ гэхээр эргээд буцаад сайхан хүмүүст баярлаа, уучлаарай, би чамайг уучлж байна гэд чамайг гомдоосон хүмүүс байсан ч гэсэн чи тэр хүнийг уучлаад эхлэхээр чамаас хайр ялгараад байна л гэсэн үг байхгүй. Чамаас хайр ялгарахаар зөрүүлээд юу болж байгаа вэ гэвэл чиний ирээдүйд гарч ирж байгаа боломжууд чинь нэгдэж байгаа. Чиний ирээдүйд яг тэр энергиэр чинь сайн сайхан зүйл татагдж байгаа. Чиний ирээдүйд яг манифест хийж байгаа тэр бүх бодлууд чинь биелэгдэх магадлал нь өндөрсөж байгаа. Чиний энерги чинь амьдрал ямар муухай юм бэ гэдэг зүйлийг томруулаад байгаа болохоос биш хизээч чиний манифест хийж байгаа тэр ирээдүгийг чинь хизээч чиний манифест хийж байгаа амжилтыг чинь томруулахгүй байна гэсэн үг. Тийм учраас хайран дээр төвлөрөх үү, айдас дээр төвлөрөх үү гэдэг шийдвэрээ гаргах нь хамгийн чухал. Гуравт нь болохоор энэ зүйл эгог ч хоололж гинөө, сүнсийг ч хоололж гинөө. Сүнс нь яг юугаараа ялгаатай байгаа вэ гэхээр жишээлх юм бол
магадгүй те эгогоо тижээхийн тулд бичлэг хий гэж бодъё. Тэгвэл би ямар ч хамаагүй трендийг магадгүй дагна. Энэ тренд амар вайрал болж байгаа юм лээ. Тийм учраас би дагагчтай хэсгэх хэрэгтэй. Би дагагчтай хэсгэх юм бол зөндөө олон хүмүүс намайг дагаад тэнгүүтээ би амар алдартай болоод те хүмүүс надаас одоо ийм ингэж ажлыг ингэ санал тавина. Энэ бол яг миний эгогоо тижээж байгаа байдал. Гэхдээ би тэр вайрал болж байгаа контент миний ёс зүйд нийцэж гин үгүй юу гэдг нь бас нададтай хамаатай. Тэгтэл сүнсээ тижээж байгаа контент нь яг яаж байгаа вэ гэхээр хэрвээ би энэ контентын талаар илүү их мэдээлэл цуглуулад, хуримтлуулад, судалсныхаа дараагаар бусдад хүргэх юм бол миний энэ контент магадгүй хин нэгэн хүний амьдралд багахан нөлөө үзүүлээд те хин нэгэн амьдралыг магадгүй сэтгэлийн трауматай байхад тэр траумаас гарах боломжийг ингээд нээж өгөх байх. Тийм учраас би хин нэгэнд сайн нөлөөлөл үзүүлж байгаа тийм хүн болж байгаадаа талархаж байна. Тэгэхээр надад хүмүүсийн амьдралд сайнаар нөлөөлж чадах тэр бүх боломжийг өгөөч ээ. Би тийм зүйлийг би манифест хийж байна. Гэвэл чи сүнсээ хоололж байна гэсэн үг. Тэрнээс биш би алдартай болмоор байна. Хүн болгон намайг таньдаг болоосаа энэ бол чи эгогоо тижэж байгаа гэх нэг хэлбэр. Тэгэхээр юг манифест хийж байгаа тэр манифест хийж байгаа зүйлийн чинь гол утга агуулга нь чиний сүнсний хүсэж байгаа хүсэл мөн үү? Аль эсвэл чиний зүгээр л тижээгдэж байгаа эго ч юм уу эсвэл хүмүүст гайхуулахыг хүсэж байгаа тэр материаллык гэд зүйлсүү гэдгийг зөвөр тодорхойлох хэрэгтэй. Дөрөвт нь болохоор траумагаа өөрчил. Хэрвээ чи траумацаарлах юм бол над траумагийн чи бөмбөлгөн том болохоос биш хизээч чиний манифест хийж байгаа зүйлийн чинь бөмбөлөг томрохгүй. Тийм учраас манифест хийж байгаа зүйл чинь болохоор те амарлаг илтгэл хийх тайзан дээр гарцсан. Магадгүй нүүбийн тайзан дээр, магадгүй бүр илүү том олон улсын тайзан дээр гарцсан те илтгэл хийгээ ярьж ах. Энэ чиний манифест хийж байгаа зүйл бай гэж бодъё. Тэгтэл чиний траума хийж байгаа зүйл болохоор олон хүн намайг харахад тэр хүмүүс надад те дургүй юм шиг мэдрэмж төрдөг. Яагаад гэвэл би багасаа гадуурхагдчихсэн. Энэ чиний траума гэж бодъё. Тэгвэл траумагаа өөрчлөхийн тулд яг яах ёстой юм? Зүгээр штэ. Би жоохон бахта тийм юмыг мэдэрсэн. Гэтэ би тийм зүйлийг мэдэрсэн хүмүүст би туслах ёстой. Би өөрөө энийгээ даван тулаад хэрхэн яаж даван тулснаа би тайзан дээрээс ярих ёстой. Тэгэхээр би хохирогч нь биш, би ялагч нь. Яагаад гэвэл намайг дээрлэхжсэн хүмүүс дээрлэхүүлжсэнийг хизээч мэдж байгаагүй. Тийм учраас би ялагчийн сэтгхүүгээр энийг өөрчлөх ёстой юм байна. Яг энэ бодол чиний траума гэж амарна. Тавт нь болохоор тоглоомоор ч гэсэн битгий өөрийгөө муул. Өөрийгөө муулахын сул тал нь юу вэ гэх юм бол чи зүгээр л би чадахгүй байна. Би хийхгүй байна. Би ухаан муутай байна. Миний тарих хүрэхгүй байна гэдэг бодлуудыг бодсноор дараа нь тэр бүх энергийг өөртөө татна. Тэр бүх энерги чинь буцаад чи хэрвээ хин нэгэн хүний эргэн тойронд би ч ухаан муутай юм аа гэж муулж явах юм бол чиний тэр хажууд чинь байгаа хүн чамайг яаж ч үнэлжсэн энэ хүн ийм л юм байна л да. Өөрийгөө үнэлдэггүй юм байна л да гэх бодол ингэж бодогдож эхэлнэ. Тэгэхээр зүгээр л ийм завгүй нийгэм донд амьдарч ээж бид нэр бүх зүйлийг чадах албагүй, бүх зүйлийг хийх ёстой биш. Бид нэр заавал бүгдийнх нь ард гарах ёстой биш. Зүгээр л өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлийг өөрийнхөө онцлогтой тааруулаад өөрийнхөө онцлогийн төлөө яг түүнийг илүү гэрэлтүүлээд хийж явах нь амьдралд чинь авчрах хамгийн том өөрчлөлттэй нэг юм байна гэдгийг би ойлгосон. Тэгэхээр өөрийгөө маш сайн магтаж байгаарай. Зүгээрээ чи чадна штэ. Чи ихний удаад фейлтэж болно штэ. Гэтэ чи дараагийн удаад чадна. Чи дараагийн удаад ч гэсэн алдаж болно. Гэтэ зүгээр чамд жоохон л амралт хэрэгтэй байх. Магадгүй чи төр зур амраад өөр юм хийж агаад дахиад эхэлчих. Яг энэ эерэг бодлол чамд те улам хийх хүслийг чи нэмэгдүүлнэ. Тэрнээс биш чи өөрийгөө хүн болгонтэй харьцуулаад муулаад хамбал ингээл муулаад байх юм байна. 6 дахь нь уучлал амьдралыг ч оронгоор нь өөрчилнө. Одоо чамайг гомдоосон хүмүүсээ штэ. Яа энэ намайг яаж ингэж ашиглаж чадваа? Энэ намайг яаж ингэж гомдоож чадваа? Би энэ хүний төлөө ийм их зүйл зориулсан байхад яаж надад ингэж хандаж чадваа? Яг үнэндээ тэр хүмүүс чиний төлөө юу ч хийх ёстой биш байхгүй. Бүгдээрээ л чиний сонголт. Бүгдээрээ л чи тэр хүнийг амьдралтаа оруулах тэр үүд хаалгыг нь онгойлгож өгөө. За миний амьдралтаа одоо ороод ирээрээ гэл ингээл оруулсан те. Яг тэр хүн хаалгаж нь тогтсон байж болно. Өөрөө төрүүлж. Гэтэ чи тэр хаалгыг онгойлгосон байхгүй өөрөө. Тийм учраас зүгээр л байгаа зүйлийг байгаар нь хүлээж аваад окей би эндээс юм сурах хэрэгтэй юм байна. Миний амьдралд гарч ирэх, намайг хайрлах, намайг аз жаргалтай байлгах, миний төлөө те үг хэлэх, намайг хамгаалж чадах тийм хүмүүс удахгүй учрна. Тэрнээс биш
Би энэ хүнийг ингээл эндээ байнгын байлгаал би энэ хүнд ийм их зүйл зориулсан юм чинь би зөрүүлээд хариугаа авах ёстой гэл хариуг нь өгөхгүй байвал гомдоол энэ ямар муухай хүн чанаргүй юм бэ? Яг үүндээ гомдоолох юм бол чиний гомдол чинь тэр хүний энергийг чинь л томруулж байгаа. Тэр хүн дээр л очиж байгаа. Яг карма олж очиж болно. Гэтэл тэр хүн дээр очиж байгаа. Тийм учраас энерги чи өөртөө хадгалах хэрэгтэй. Энерги чи өөртөө хадгалж илүү том зүйлийг бүтээх байхгүй. Энерги өөртөө хадгалж илүү сайн сайхан зүйлд хүрнэ. Энерги өөртөө хадгалж илүү эерэг амьдрна. Тэгэхээр зүгээр л уучлчих. Зүгээр л уучлж чадахгүй маа гэх зүгээр мартчих. Зээч орж ирж байгаагүй юм шиг. Тэгэл болоо. Хамгийн сүүлийнх нь манифест хийх арга бол би яг ингэж хэлье. Ерөнхийдөө бол дэвтэр дээр бичих байдаг. Би 15 наснаас хойш ингээд дэвтэр дээр ингээ ерөнхийдөө бол юмнууд бичдэг болсон. Надад яг 2 төрлийн дэвтэр байдаг гэж би өмнөх бичлэг дээр ч гэсэн ярьжсэн. Нэг нь аз жаргалтай бүх зүйлсээ бичдэг, нөгөөх нь гомдож байгаа бүр ингээд уур хөрмээр хэдий би хараад хэлтгүү ч гэсэн үнэхээр хараамаар санагдчихсэн зүйлсүүдийг ч гэсэн биччихсэн тийм дэвтэр байдаг. Тэгэхээр зүгээр л чи тэр дэвтэр дээрээ өөрийнхөө хамгийн аз жаргалтай үеийг, өөрийнхөө хамгийн гунигтай үеийг хоёулыг нь болгож байна гэсэн үг. Зүгээр л хүн өөрийнхөө дэвтэр дээр өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг, өөрийнхөө уулзахыг хүсэж байгаа хүнийг, өөрийнхөө бүтээхийг хүсэж байгаа амьдралыг, өөрийнхөө мөн дээрээс нь би яг ямар хүн байх вэ гэдэг тэр ирээдүйн төсөөллөө бүгдийг нь болгох хэрэгтэй. Зурах хэрэгтэй, бичих хэрэгтэй, шаардлагуудаа тавих хэрэгтэй. Ийм хүнтэй ингэж байхыг хүсэж байна, ийм амьдралаар ингэж амьдрахыг хүсэж байна, ийм зүйлсээ ингэж сурахыг хүсэж байна, ингэж гадаадаар явахыг хүсэж байна, би ийм газар очихыг хүсэж байна. Юу ч байж болно. Чиний мөрөөдөл чинь хязгааргүй шүү дээ. Мөрөөдөх чинь үнэгүй шүү дээ, тэ. Тийм учраас тэр бүх зүйлээ буулгаад эхлэнгүүт яг тэр дэвтэр дээр буугдсан тэр зүйлсээ чинь энерги баг багаар хугацаа орно л та. Орно. Гэтэ баг багаар ингэж бэлэгдэх зам руугаа очдог. Тэгэхээр эцсийн манифест хийх дүгнэлтийг би яг юу гэж хардаг вэ гэвэл би тухайн үед 15 таад байхдаа манифест хийжсэн ч гэж би бодож байгаагүй. Яа гэх юм бол тэр үед манифест гэж юу болох талаар хэн ч ярьдаггүй байсан учраас тэгэхээр гэтэл би хийжсэн юм бэл. Хамгийн эцсийн дүгнэлт нь болохоор юу вэ гэхээр хүний үг, хүний үйлдэл, хүний бодол гур биш үү? Гуруула нэг цэгтэр очих үед тэр зүйл биелдэг. Тийм учраас чи ирээдүйд магадгүй тэр бомтонч байж болно, саятанч болж болно. Чи ирээдүйд дэлхийд алдартай модельч болж болно, хинч болж болно. Хамгийн гол нь чиний үг, үйлдэл, бодол гурвчин гуруула нэг цэгт байж ах үед тэр боломж чиний амьдралд чинь татагдана. Дараах шат дарааллуудыг бүгдийг нь амьдралтаа хэрэгжүүлээд, амьдралаа илүү аз жаргалтай болгоод, амьдралаа илүү энергиэр дүүрэн байлгаад, яг тэр энергиэрээ зөрүүлээд амьдралынхаа ирээдүйг гэрэлтүүлээд өөртөө хэрэгтэй зүйлсийг манифест хийгээсэй. Бити хэрэгтэй хэрэггүй янз бүрийн ганцаардсан үедээ миний амьдралд намайг тоох хүн гарч ирээсэй, надтай үерхэх хүн гарч ирээсэй. Үерхэх хүн олё гэвэл олдоо штэ. Манайхан. Гэхдээ зүгээр л чиний шалгуурт нийцэх хүн байх уу байхгүй л гэдэг байхгүй юу. Тийм болохоор хизээч бити тийм хэрэггүй зүйл хүсээсэй. Чи өөрийгөө ойлгохгүй байж ээж амьдралдаа нэг хүн манифест хийгээд дуудаад гаргаад ирчдэг. Тэгвэл чи тэр хүнийг ойлгох хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд байжснаа хүүхдтэй олчвол чи хүүхдээ ойлгох хэрэгтэй болно шүү. Чи тэгээ хизээн нь өөрийгөө ойлгох юм. Тийм учраас зүгээр л одооноос ганцаараа байгаа цаг хугацаа хэрвээ чамд одоо байгаа бол өөрийгөө ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи хин нэгэн найз залуутай ч юм уу нөхөртэй болсон аль эсвэл их нэртэй болсон ингээ хүнтэй үерхээ гэрэлцэн байх юм бол яг өөртөө өдөрт ядаж 2 цагийг гаргах хэрэгтэй. Магадгүй гадуур алхахад, магадгүй жимд явж явах үед ч юм уу. Яг тодорхой цагийг тэгжээж дотроо яг тэр мөрөөдлөө бодож манифест хийдэг. Тийм учраас хамтдаа байсан ч гэсэн ганцаараа байх цагийг гаргаарай. Ганцаараа байж байгаа бол чи үнэхээр азтай, зарим хүнд ганцаараа байх ч цаг олдоход аюу хэцүү байдаг. За тэгээ миний бичлэгийг дуустал нүцэнд баярлалаа. Ер нь л гоё бичлэгнүүд оруулж явах болно. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Love you guys.